За сайн байцгаана уу? Мэгмар сүрэн багш байна. Өнөөдөр коилийн толгойн талаар авч үзье. Ийм хүрээнд коилийн толгой гэж юу вэ? Коилийн толгой ямар шинж чанартай байдаг вэ? Коилийн толгой үүсгэх механизмууд, бие даан ажиллах дасгал гэсэн хэсгүүдийг оруулсан болно. Коилийн толгойн талаар ойлгохын өмнө хичээлээр оруулсан октатын дүүрэн, Льюсийн цэгийн тэмдэглэгээ, элементүүдийн цэглэгаан сөрөг чанар гэсэн хичээлээ эргэж санаарай. За юуны өмнө нэштэй элементүүдийг үлэс системдэр элементүүдийг цэглэгаан сөрөг чанараар нь тоо утга өгдөг гэж ярьжсэн. Тийм өөрөөр хэлбэл бусдын электроныг өөртөө татах чадварыг нь тоо утгаар илэрхийлдэг буюу түүнийг цэглэгаан сөрөг чанар гэж үзчихсэн шүү дээ. За тэгвэл нэштэй энэ тухайн хоёр атом хоорондоо холбогдсон байлаа гэхэд тэдгээр энэ цэглэгаан сөрөг чанарын ялгарыг нь авч үздэг байна. За хэрвээ энэ цэглэгаан сөрөг чанарын ялгар 1.7-оос бага байгаа үед коилийн толгой үүсдэг гэж үздэг. За өөрөөр хэлбэл нэгдэж байгаа хоёр атомын сондгой электронууд дундын хос электрон үүссний дунд үүсэх холбоог коилийн толгой гэнэ. За энэ дэжтэй устрөгчийн коилийн толгойг харуулсан байна. Өөрөөр хэлбэл устрөгчийн атом маань 1s гэсэн орбитал дээр 1 электронтой. Энд бас нөгөө нэг устрөгчийн атом нь 1s дээр 1 электронтой байна. За тэгвэл энд байгаа энэ электрон маань нөгөө эсрэг атомынхаа цөмд татагдана тий. Тэгвэл энд байгаа устрөгчийн электрон маань мөн эсрэг атомынхаа цөмд татагдана. За энэ мэтчлэнгээр дундын хос электроныг үүсгэн химийн холбоонд оролцож байгаа химийн холбоо үүсгэж байвал коvalентийн холбоо гэх нэ. Коилийн толгой дотор нь тултай коилийн толгой, тулгүй коилийн толгой гэж хоёр ангилалтай байгаа. За өөрөөр хэлбэл холбогдож байгаа атомуудын цэглэгаан сөрөг чанарын ялгар 1.7-0.4-ийн хооронд байвал тултай коилийн толгой үүснэ гэж үздэг. За энэ дээр давсны хүчил буюу А шулуурын хооронд үүсэн коилийн толгойг харуулсан байна. За устрөгчийн цэглэгаан сөрөг чанар 1, холоорих 3 байгаа. За энэ хоёрын ялгар 0.9 учраас энэ маань тултай коилийн толгой болох нь харагдаж байна. Өөрөөр хэлбэл дундын хос электроныг холоорын атом өөртөө хүчтэй татснаар устрөгч дээр нэмэгц цэнийг холоор дээр хасах цэнийг илүүдэл үүсгэнэ. За харин элементүүдийн цэглэгаан сөрөг чанарын ялгар 0.4-өөс бага үед тулгүй коилийн толгой үүсдэг гэж үздэг. За энэ нь ихэнх тохиолдолд ижил атомууд хоорондоо холбогдоход үүсдэг холбоо байна. За жишээлбэл холоор 2 гэсэн молекул үүсгэд холоорын атомууд нь дундын хос электроноо дундаа тэнцүү эзэмших учраас тулгүй коилийн толгой үүссэн байна. Коилийн толгой үүсэх валент холбооны аргыг авч үзье. За валент холбооны аргын үүднээс коилент холбоо үүсэх 3 механизм байдаг гэж үздэг. За нэгдүгüүрт нь электроны хосоор коилентийн холбоо үүсэх механизм. За энэ үед холбогдож байгаа атомуудын гадаад давхранд байгаа хослоогүй электронуудаас нэг буюу жидэн хос электрон үүсч тэдгээр атомуудын хооронд химийн холбоо үүсгийг электроны хосоор үүсэх коилент холбоо гэж нэрлэдэг байна. За энд устрөгчийн нэг атом байна. Энд нэг атом байна. За тэдгээр гадаад давхраандаа нэг сонгоо электроныг агуулсан байна тий. За эдгээр устрөгчийн атомууд ойртсны үндсэн дээр энэ хос электрон нь дундаа орсон байна тий. Дундаа эзэмшилт. За ингээд коилент холбоог зурж тэмдэглэхдээ энэ хоёр атомыг нь хоёр цэгээр зурж болно. Эсвэл энэ үүссэн хос электроныг нэг зураасаар ингэж тэмдэглэдэг байна. За үүнийг электроны хосоор үүсэх коилентийн холбоо гэж нэрлэнэ. Слайдн дээр амикийн молекул таха дундын хосоор үүсэх коилент холбооны механизмыг тайлбарласан байна. За устрөгчийн атом нь 1s 1 гэсэн электронтой. За үүнийг H гэдэг энд нэг цэгтэйгээр тэмдэглэх нь үнэтэй сонгоо электроныг нь. За азотын атом нь 1s 2, 2s 2, 2p3 гэсэн электрон байгууламжийн томьёотой. За азотын атомын эндээс харахаар 3 электрон нь хослоогүй 2s дээрх электрон нь хос болох нь харагдаж байна. За хэрвээ азотын атомыг энергийн диаграм дээр зурсаж үзвэл 2s дээр буюу гадаад давхраанд нь хосолсон 2 электрон 2p дээр энэ 3 электрон нь хослоогүй болохыг харж байна. За ингээд энэ Льюсийн цэгийн тэмдэглэгээр азот болон устрөгчийн атомыг тэмдэглэсэн байна. За тэгвэл энэ азот дох сондгой электронууд хослохын тулд 3 ширхэг устрөгчийн атомыг өөртөө нэгдүүлээд коилентийн холбоо үүсгэсэн байна. За энд мөн ялгаагүй октатын дүүрэн биелсэн байна. Өөрөөр хэлбэл азот өөрийгөө тойруулж 8 электронтой батчилтай давхрааг үүсгэж чадсан байна. За ингээд энд NH3 буюу амикийн молекул үүссэн байна. За ингээд энэ дундын хос электронуудыг мөн
холбоонуудыг нэг зураасаар зурж үзүүлсэн байна. Одоо усны молекул дахь дундын хос электроноор үүсэх ковалентийн механизмыг авч үзье. За устрогч нь түрүү ярьсанчлан нэг s орбитал дээр нэг электронтой буюу льюсин-цэгийн тэмдэглэгээр аашийн хажууд нэг цэг тэмдэглэх нь. За хүчил төрөгчийн электрон байгууламж нь 1s2, 2s2, 2p4 гэсэн электрон байгууламжтай. За гадаад давхраанд нийтдээ 6 электронтой байна тийм үү? За энэ 6 электроноос 2 нь хосолсон, 2 нь хослоогүй байна. За хүчил төрөгчийн 2 дугаар давхраан дээрх электрон байгууламжийг энергийн диаграмаар үзүүлсэн байна тий. 2s дээрх 2 электрон хосолсон, 2p дээрх 4 электроноос 2 нь хосолсон байна. За ийм учраас льюсин-цэгийн тэмдэглэгээ дээр 2 хос 2 сондгоо электроныг зурж тэмдэглэсэн байна. За ингээ устрогч хүчил төрөгчтэй нэгдэх үед хүчил төрөгч нь энэ хоёр гадаад давхраан дах электроноо хослохын тулд хоёр ширхэг устрогчийн атомтой нэгдсэн байна тийм ээ. За тэгээд энд дундын хос электроноор ковалентийн холбоо үүссэн байна. За энэхүү ковалент холбоог хоёр цэгээр зурхаас гадна нэг зураасаар ингэж зурж тэмдэглэсэн байна. За ингээ усны молекул дах ковалент холбоо дундын хос электроноор үүсчээ. Хоёрдугаарт нь ковалент холбоо үүсэх донор акцепторын механизмыг авч үзье. За энэ нь нэг атомын хос электрон нөгөө атомын хоосон орбиталд очиж суух үед үүссэн химийн холбоог донор акцепторын холбоо гэдэг тийм ээ. За ер нь донор гэдэг маань цусаа өгдөг хүнийг бол амьдрал дээр хэлдэг шүү дээ. Тэгэхээр донор маань өөрийнхөө хос электроныг нөгөө атомдаа өгөх нь акцептор гэдэг нь хос электроныг өөр дээр нэгдүүлдэг байх нэ. За жишээлбэл аммоны ион хэрхэн үүсхийг авч үзье. За түрүүний ярьсанчлан аммиакийн молекул гадаад давхраанд нь бол хос электроныг байгаа тийм ээ. За энэ нь тэгээд устрогчийн хоосон орбитал бүхий протонтой нэгдэх нь шүү дээ. За ингээд устрогчийн энэ хоосон орбитал дээр аммиакийн молекул дах хос электрон нь очиж суух үед үүссэн химийн холбоог донор акцептор гэж нэрлэж байна тийм ээ. За тэгвэл энэ аммиак маань хос электронтой учраас донорын үүргийг устрогч маань хос орбиталтай учраас акцепторын үүргийг гүйцэтгэж байна. За ингээд NH4 гэсэн аммоны ионыг үүсгэсэн байна. За хос электроноо өгөх чадвартай молекул ионыг донор, хос орбиталтайг нь акцептор гэж нэрлэдэг байна. За ингэж үүсгэсэн химийн холбоог донор акцепторын механизмаар үүссэн химийн холбоо гэж нэрлэж байна. За цахимаар химийн хичээлийг бэлтгэх хүслийг хувь хүн болон байгууллагаас хүлээж авна. Та өөрийнхөө сонирхсан сэдвээр YouTube-ийн ийм хичээлийг захиалж болно. За эдгээр хичээлүүдийг 9813 3311 гэсэн утсаар холбогдож захиалаарай. За дараагийн сэдв нь болохоор донор акцепторын механизмаар молекулын дотоодод химийн холбоо үүсгэхээс гадна молекулуудын хооронд бас химийн холбоо үүсэх боломжтой байдаг. За жишээлбэл бор H3 NH3-ын молекулууд хоорондоо донор акцепторын механизмаар хэрхэн холбогдохыг авч үзье. За бор маань нийтдээ 5 электронтой буюу түүний электрон байгууламж нь 1s2, 2s2, 2p1 гэсэн химийн төлөвтэй бичигддэг байгаа тийм үү. Тэгвэл борын атомыг өдөөх буюу гаднаас нь энерги өгөхөд 2s дээрх нэг электрон нь 2p орбитал руугаа шидэгддэг байгаа. За энэ тохиолдолд электрон байгууламж нь 1s2, 2s2, 2s1, 2p2 гэсэн сочирсон төлөвт бол орж ирдэг. Өөрөөр хэлбэл борын атом нь гадаад давхраандаа хослоогүй 3 электронтой болохыг энэхүү зургаар үзүүлсэн байна. За тэрнээс гадна борын атомд огт электрон байршаагүй p орбитал 1 байгаа. За энэ маань тэгэхээр акцепторын үүргийг гүйцэтгэх боломжтой болох нь тийм. За тэгэхээр бор маань 3 шиг устрогчийн атомыг өөртөө нэгдүүлээд бор H3 гэсэн молекулыг үүсгэсэн байна тийм ээ. За энэхүү молекулыг химийн холбоог нэг зураасаар зурсан тохиолдолд түүн дээр бас мөн p орбитал дээр хоосон электрон байршаагүй хоосон орбитал байгаа гэдгийг энэ зургаар үзүүлсэн байна. За өөрөөр хэлбэл бор H3 молекул нь өөртөө хоосон орбиталыг агуулсан байгаа. За аммиакийн молекул маань бидний түрүү ярьсанчлан өөртөө хос электроныг бол агуулсан байдаг тийм. Тэгвэл аммиакийн хос электрон нь бор H3-ын хоосон орбитал дээр суух замаар дундын хос электроныг үүсгээд эдгээр молекулууд химийн холбоогоор холбогдсон байна. Гэхдээ энэ нь донор акцепторын механизм болж таарж байна тийм үү. За ингэж молекул хооронд бас донор акцепторын механизмаар химийн холбоо үүсч болно. Ковалент холбоо үүсэх дата механизмыг энд
товчилж оруулсан байна. За гадаад давхраандаа S болон P орбитал агуулсан атомууд нь донор эсвэл акцепторын үүрэг гүйцэтгэдэг бол D орбитал бүхий атомууд нь нэгэн зэрэг донор акцепторын үүрэг гүйцэтгэж болдог. За үүнийг дата механизмаар үүссэн ковалент холбоо гэдэг. За жишээлбэл холоорын молекул нь дата механизмаар үүссэн ковалент холбоотой байдаг. За энд холоорын электрон магаламжийн томьёог харуулсан байна. За холоорын атом тус бүр 3p орбиталтай хослоогүй электроноор ковалент холбоог үүсгэдэг. За үүний тулд 3p орбиталтай хос электрон нь нөгөөд атомынхаа хоосон буюу чөлөөт 3d орбиталтай дата механизмаар ковалент холбоо үүсгэдэг. Холоорын молекул нь дата механизмаар үүссэн байдаг. За холоорын молекул нь холоорын 2 атомоос тогтдог. За тэдгээрийг энэ зураг дээр бол дүрслэн үзүүлсэн байна. За холоорын электрон байгууламжийн томьёог авч үзье. 1s дээр 2, 2s дээр 2, 2p дээр 6, 3s дээр 2, 3p дээр 5 гэсэн электрон байгууламжтай 3 дугаар давхраандаа нийтдээ 7 электронтой. За үүнээс 3p орбиталыг нь энергийн диаграм дээр зурж үзүүлсэн байна. Энэ 1-р холоорын атомынх байна. За энэ 2-р холоорын атомынх байна. За эдгээрээс ингээ харахад бол p орбитал дээрх 4 электрон нь 2-2-ороо хосолсон нэгэн сондгоо болох нь харагдаж байна тий. За тэгвэл дэжтэй 3p дээр ер нь холоор хос электронтой байна. Тэгвэл холоорын аль ч атомд нь 3d орбитал нь хоёулаа хоосон электрон суугаагүй байгаа. За дата механизм гэдэг нь өөртөө бол хос орбитал агуулсан тэгээд нөгөө эсрэг атомасаа бас хос электроныг өөртөө нэгдүүлэх боломжтой химийн холбоо үүсгэхийг яриад байгаа байхгүй. За тэгвэл 1-р холоорын атомын энэ хослоогүй электрон нь 2-р холоорын атомын хослоогүй электронтой бол нэгдэж химийн холбоог бол үүсгэх нэ. За ингэхдээ эдгээр нь холоорын 3d буюу хоосон орбитал дээр нь очиж байрладаг болох нь эндээс харагдаж штэ. За мөн тэрнээс өмнө 3p дээрх энэ хосолсон электронууд нь мөн ялгаагүй 3d гэсэн хос орбитал дээр бас очиж байршиж химийн холбоог бол үүсгэдэг. Өөрөөр хэлбэл 1-р холоорын атомын хос электронууд нь 2-р холоорын атомын хоосон d орбитал дээр очиж байрлах гэдэг. Харин энэ 2-р холоорын атомын хос электронууд нь 1-р холоорын атомынхаа хоосон d орбитал дээр очиж зөрж байрлах нэ. За ингээд эндээс үзэхэд бол холоорын атом өөрөө хос орбиталыг ч агуулчихсан хос электроныг ч бас өгөөд байгаа учраас дата механизмаар үүссэн химийн холбоо гэж үздэг байна. Ковалент холбооны шинж чанарыг авч үзье. За иймэрхүү маягийн YouTube-ийн хичээл захиалгах бол хувь хүн болон байгууллагаас захиалга авна. Утас 98133311. За ковалент холбоо дундын хос электроноор үүсдэг учраас дараах хэд хэдэн шинж чанартай байдаг. За үүний нэг нь ковалент холбооны хансан чанар байгаа. За валент холбооны онол ёсоор тухайн элементийн гадаад давхраанд хослоогүй электроны тоо хязгаартай байдаг учраас ковалент холбоо үүсэх боломж нь хязгаартай буюу хансан чанартай байдаг. За жишээлбэл энэ дээр усны молекул дах ковалентийн холбоог харуулсан байна тий. За ингээд хүчил төрөгчийн атомд хослоогүй 2 электрон байгаа учраас энэ нь гаднаас 2 шишгэл ус төрөгчийн атомыг нэгдүүлэх боломжтой шүү дээ. Өөрөөр хэлбэл 2-оос илүүг нэгдүүлж чадахгүй гэсэн үг. За энэ нь ковалент холбооны хансан чанар болж байгаа юм аа. За ингээд хүчил төрөгч болон ус төрөгчийн хооронд дундын хос 2 холбоо бол үүссэн байна. За эдгээрийг дан холбоо буюу нэг зураасаар зурсан байна. За энд мөн энэ фтор 3 гэсэн энэ ковалент холбоо үүсэх үеийн холбооны хансан чанарыг харуулж байна. За фтор нь гадаад давхраандаа нийтдээ 7 электронтой байна. 6 нь буюу 3 нь хосолсон нэг сондгоо электрон байна тий. Тэгвэл энэ нэг сондгоо электрон хосолж байж л яах нь хосолж байж энэ фторын гадаад давхраандах 8 электрон бүрдэх гэдэг шүү дээ. Өөрөөр хэлбэл октатын дүүрэн бүрдэх гэдэг. За тэгвэл энэ харин азотын хувьд гадаад давхраандаа хослоогүй 3 электронтой байгаа юм чинь 3 шиг фторын атомыг өөртөө нэгдүүлэх боломжтой. За ингээд энэ химийн холбоо үүссэн байдлыг хослоогүй электронууд ингээд дундын хосоо үүсгэсэн байна тий. За азотыг тойроод октатын дүүрэн биелсэн фторыг тойроод 8 электронтой байна. Бас октатын дүүрэн тус тусдаа ингээд биелсэн болох нь харагдаж байна. За ингээд дундын хос электронуудыг нэг зураасаар буюу ковалент холбоогийн энд зургаар туршлан үзүүлсэн байна. Өөрөөр хэлбэл
Хүчил төрөгчийн молекулд хослоогүй 2 электрон байсан учраас 2 ширхэг ус төрөгчийн атомыг өөртөө нэгдүүлсэн байна тий. Харин азотын атомд хослоогүй 3 электрон байсан учраас фторын 3 атомыг өөртөө нэгдүүлсэн. Ингээд коилийн толгой нь хансан шинж чанартай байдаг байна. За коилийн толгойн хансан чанарын ханчаар химийн элементийн тодорхой найрлага бүтэц бүрэлдэхүүнийг тодорхойлох боломжтой байдаг. Коилийн толгойн өөр нэг шинж чанар нь туйлтай шинж чанар байдаг. За коилийн толгойг туйлтай болон туйлгүй гэж бол хоёр ангилдаг. За энэ туйлгүй холбоог бол харуулсан байна. За энэ туйлтай холбоог харуулсан байна тий. Өөрөөр хэлбэл цэцлэгаан сөрөг шинж чанараараа яг адилхан нэгэн төрлийн атомудаас үүссэн молекулын хувьд туйлгүй коилентийн холбоо үүсдэг байна. Жишээлбэл ус төрөгч, холоор, хүчил төрөгч, фтор зэрэг молекулууд нь туйлгүй коилентийн холбоогоор холбогдсон байна. За энд жишээлбэл холоорын молекул үзүүлсэн байна. За холоорын дундын хос электроныг хоёр атом нь яг тэнцвэн хэмжээгээр эзэмших учраас аль нэг атом дээр нь нэмэх хасах цэнэгийн илрэл гардаггүй байна. За тэгвэл дараа нь цэцлэгаан сөрөг шинж чанараараа эрс ялгаатай атомууд хоорондоо холбогдож үүсгэсэн молекулын хувьд туйлтай коvalентийн холбоо үүсдэг байна. За жишээлбэл энэ дээр H холоорыг бол төрслөө үзүүлсэн байна. За ус төрөгч болон холоорын дундын хос электроныг холоор өөрлөгөө хүчтэй татах учраас холоор хасах цэнэгийн илүүдэлтэй буюу дельта хасах гэж тэмдэглэх нь ус төрөгч бол өөрийнхөө электроныг бүрэн алддаггүй маа гэхэд холоорт ихэнх нь дундын хос электрон холоорын тал руу явуулчихж байгаа учраас ус төрөгч маань нэмэх цэнэгийн илүүдэлтэй болж орж ирж байна. За энэ дээр ингээд нэмэх хасах цэнэгийн ялгаа гардаг учраас туйлтай коилын толгой үүссэн байна. Шинж чанар нь коилийн толгойн чиглэл чанар байна. За холбоо үүсгэсэн атомуудын электрон үүлний давхцлаас нь хамаарат коилийн толгойн чиглэл чанарыг сигма пи дельта гэж бол ангилдаг байгаа. За сигма холбоо гэдэг нь холбогдож байгаа атомуудын төвийг дайрсан шулууны дагуу электрон үүлнүүд нэг цэгээр давхцахад үүссэн холбоо гэлж байгаа тийм үү. За тэгвэл энэ s орбиталтайгаа давхцсан байна шүү дээ. За ингээд нэг шулууны дагуу энд давхцал үүссэн байна. Ийм учраас энийг сигма ss гэж тэмдэглэж байна тий. За тэгвэл дараагийнх дээр нь s орбитал болон гантел орбитал хоёр нэг шулууны дагуу давхцсан байна. Тэгвэл энийг сигма холбоо sp гэж тэмдэглэх нь байна. За дараа нь сигма px гэсэн холбоо харагдаж байна. Өөрөөр хэлбэл хоёр гантел орбитал хоорондоо нэг шулууны дагуу давхцаж үүсгэсэн химийн холбоо байна. За тэгвэл d орбиталын цэцгийн хэлбэртэй байгаа. Энэ нь бөмбөрцөг гадаргуутай s орбиталтай бас төвийг дайрсан шулууны дагуу нэг газраараа давхцаж үүсгэсэн байна. За тэгвэл энийг сигма sd химийн холбоо гэж нэрлэх нь нэ. За энэ дээр дараагийнх дээр нь гантел орбитал цэцгэн буюу d орбиталтай төвийг дайрсан шулууны дагуу ганцхан газраараа давхцсан байна шүү дээ. За тэгэхээр энэ маань сигма холбоо буюу p орбитал d орбиталтай давхцсан гэж үзэх нь. За дараагийнх нь болохоор 2 d орбиталын давхцлаар үүссэн сигма холбоо байна. За d орбиталууд нэгэн газраараа энэ атомын төвийг дайрсан шулууны дагуу ганцхан газраараа давхцсан байна. За тэгвэл энэ холбоог сигма dd гэж нэрлэдэг байна. Ингээд коилийн толгойн чиглэл чанар гарч байна. Гадна пи холбоо гэж байгаа. За энэ нь холбоо үүсгэж байгаа атомуудын төвийг дайрсан шулууны хоёр талд электрон үйл давхцаж үүсгэсэн холбоог пи холбоо гэж нэрлэдэг байна. За пи холбоо нь болохоор p болон d орбиталуудын давхцлаар үүсэх боломжтой. За жишээлбэл энэ дээр хоёр гантел буюу p орбиталууд давхцж байна. За энэ холбогдож байгаа атомуудын төвийг дайрсан шугамны хоёр талд химийн холбоо үүссэн байна тий. За тэгвэл энэ маань p холбоо буюу pp гэж тэмдэглэж болох нь. За дараагийнх нь p орбитал болон d орбиталын давхцлаар бол үүссэн байна. За мөн төвийг дайрсан шулууны хоёр талд нь электрон үйл давхцсан байна. За ийм учраас p-d холбоо гэж нэрлэж байна. За дараагийнх нь болохоор d орбиталууд холбогдож байгаа атомуудынхаа төвийг дайрсан шулууны хоёр талд нь d орбиталууд давхцсан байна. За тэгэхээр энэ маань p холбоо буюу dd гэсэн химийн холбоо болж байна.
За дельта холбоо гэж байгаа. За энэ нь параллел хоёр хавтгаад байрлаж байгаа д электрон үйлнүүд дөрвөн дэлбэгээр давхцах үед үүссэн холбоог дельта холбоо гэнэ. За өөрөөр хэлбэл энэ хавтгаад байгаа д орбитал, цаатлын хавтгаад байгаа д орбиталтай бүх дөрвөн дэлбэгээр давхцах нь. За зарим зураг бичиг дээр иймэрхүү маягаар зурагдсан байдаг. Ингээд өөрөөр хэлбэл ковалент холбоо маань чиглэлт шинж чанартай болохыг харж болно. Дараах тасгалыг бие даан гүйцэтгэгээрэй. H2S pH3 гэсэн эдгээр молекулд бах ковалентийн холбоог зураад тэдгээрийн шин чанарыг тодорхойлоорой. За мөн үүссэн механизмыг тайлбарлаарай. За ковалент холбооны мөн чиглэл чанар, хансан чанар, туйль чанаруудыг тодорхойлоорой. За энэ мэтчлэнгээр химийн хичээлийн дуртай сэдвээрээ захиалга өгье гэвэл 9813 3311 гэсэн утсаар холбогдох боломжтой. Хувь хүн болон байгууллагатай хамтран ажиллана. За мөн YouTube-ийн иймэрхүү хичээл хийж сурахыг хүссэн хувь хүн болон байгууллагатай хамтран ажиллана. Анхаарал хандуулсанд баярлалаа.